Хэрхэн хүндэт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Шилдэг сургуулийн сурагчдын элдэх хурлын мэдээллийн клубээс бэлтгэн хүргэж буй шилдэг нийгэмс мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Мэдээллийн хөтөлбөрөөр манай сургуулийн сурагчдын сурлаг, урлаг, спорт болон олон улсын амжилтуудыг танилцуулах болно. Одоо сургуулийн дотоод мэдээг хүргэе. Шилдэг сургуулийн 9 ангийн сурагчид нийгэмд эерэг өөрчлөлт сурвалгаар Кристиан Нобелийн хүүхдийн санд ном хандивсан юм. Одоо мэдээллийг сэтгүүлч Сэнгүн хүргэнэ. Сайн мэн үү, танай анги хамт олонхны энэ ханиу ямар зорилготойгоор өрнүүлсэн бэ? Сайн мэн үү, манай анги хамт олон номыг ертөнцийг харах цонх гэж үздэг. Иймээс хүн болгонд соён гэрлийн боловсролыг хүргэх болон хүүхдийг зөв төлөвчлөлтэй боловсролтой өсгөх төлөө уг аниг өрнүүлсэн юм. Энэ хандивын явцад хүүхдүүд хэр идэвхтэй оролцсон бэ? Манай анги болон сургуулийн хамт олон нь бүгд нээлттэй нэрээ таталгүй оролцож сайн зүйлсийн төлөө чадхаараар тусалцаа үзүүлж оролцсон ба манай сургууль нь уг хандив аниг жил болгон амжилттай өрнүүлдэг юм. Ярилцлага өгсөнд баярлалаа. Баярлалаа. Сэтгүүлч Цэнгүндэ баярлалаа. Дараагийн мэдээг хүргэе. Олон улсын IB хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан сурагчдын бүтээлч ажлын томоохон үйл ажиллагааны талаар мэдээллийг сэтгүүлч Ган Түшиг болон номинор бэлтгэн хүргэж байна. Сэмэнэ, таны энэ төслийн хамгийн үн цэнтэй бас хамгийн хэцүү хэсэг нь юу байсан бэ? Миний төслийн хамгийн үндсэнтэй хэсэг нь хэм бол одоо миний төслөөр дохионы хэлийг заадаг вебсайт хийсэн мөн. Тэгэхээр дохионы хэлийг хүмүүс сурчна гэдэг нь илүү үндсэнтэй байсан. Хэцүү хэсэг нь хэм бол хичээлийн хажуугаар илүү оройр сууж ингээд цагаа зохицуулна гэдэг нь болохоор ер нь хэцүү байж байгаа. Тэгэхээр сүлдээ сураад авах юмсан. Энэ төслийн явцад таны аль чадвар илүү их хөгжсөн бэ? Code writing skill нь илүү хөгжсөн. Баярлалаа. Сайн байна уу? Таны хувьд IB Personal Project-ийн хамгийн үн цэнтэй бас хамгийн хэцүү хэсэг нь юу байсан гэж бодож байна вэ? Одоо миний хувьд болохоор IB Personal Project ингээд програм вебсайт хийж болох миний хувьд бол код ингээд бичиж сурах амар хэцүү байсан. Гэсэн ч гэсэн одоо нэг даваад дараа нь ингээд ойлгож сураад хийсэн одоо миний хувьд амар үн цэнтэй юм болсон гэж бодож байна. Тэр төслийн явцад таны ямар чадвар хамгийн их хөгжсөн гэж үзэж байна вэ? Одоо програм бичиж ингээд сурахыг хичээж авч одоо энэ critical thinking бас хөгжсөн гэж боддог. Тэгээс project-ийнхэнд бол ихлээр төлөвлөх учраас одоо үний self management бас хөгжсөн баг. Тэгээд одоо судалгаа бас хийж байгаа. Өөрөө миний судалгааны зорилттой вебсайт хийж байгаа учраас миний бас research хэсгээд бас хөгжсөн гэж бодож байна. Ярилцлагаа өгсөнд баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Сурагчдын бүтээлж оролцоонд тэдний ирээдүйн суралцах, ажиллах суурь чадварыг бэхжүүлж байгааг онцолж байна. Шилдэг сургуулийн сурагчид Баян зүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан олимпиадад амжилттай оролцож, түүх болон монгол хэлний хичээлээр өндөр амжилт үзүүлэн баярлалжээ. Энэ талаар дэлгэнгүй мэдээллийг сэтгүүлч Төвшинбаяр бэлтгэн хүргэнэ. Сайн байцгаана уу? Шилдэг сургуулийн Баян зүрх дүүргийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдын төлөөлөлтөд уулзахад бэлэн боллоо. За, юуны өмнө олимпиадад амжилттай оролцсон сэтгэл ямар байна вэ? Сайн байна уу? Намайг 12-ын ангийн сурагч Хашмандл гэдэг. Дүүргийн олимпиадад онлайн болон танхимын үйл шатанд нь болохоор нэг болон 3 дугаар байранд орсон. Тэгээд энэ бол үүнийг бол би үнэхээр том амжилт гэж өөрөө бол боддог. Яг гэвэл дүүргийн олимпиадад ингээд ийм өндөр байранд хоёуланд нь ингээд ороод байна гэж бол тийм амархан даваа биш. За, баяр хүргэе. Манай дундынгийн сурагчдын төлөөлөлтөд болтуулаад. Би 9-ийн ангид сурдаг Дэлгөөн Гүнж байна. Би Баян зүрх дүүргийн үндэсний бичгийн олимпиадад 2 дугаар байранд орсон. Энэ олимпиадад 2 дугаар байранд ороход нөлөөлсөн хүчин зүйл бол манай сургууль. Манай сургууль нь хос хөтөлбөртэй хэдий ч гэсэндээ монгол хэлний боловсролын суурийг маш сайн тавьж өгдөг. Энэ нь бас миний амжилтанд чухал нөлөө үзүүлсэн гэж би боддгоо. Би бас монгол бичгээр уншиж бичихээс хацуу уран биерээр хичээлдэг. Манай сургууль ч гэсэн уран биерийн дугуйлантай учраас үйл ажиллагаа хөтөлбөрийг идэвхтэй зохион байгуулад миний амжилтанд чухал нөлөө үзүүлсэн. За, ярилцлага өгсөн 2 сурагчтай баярлалаа. Сурагчдын энэхүү амжилтанд тэдний хичээл зүтгэл, багш нарын чиглэл, мөн сургуулийн сургалтын чанарыг илтгэж байна. Дараагийн мэдээг хүргэе. Сурагчдын нийгэм сэтгэл зүйн боловсролыг хөгжүүлэх сэл хөтөлбөрийн талаарх мэдээллийг сэтгүүлч мэрэгүү хүргэж байна. Манай сургууль үе тэнгийн дэрлэлтгүй сургууль юм аа. Үүнийг бид нэр сэл хичээл ортогтой холбоотой гэж боддог. Энэ талаар сэтгэл зүйч Нарангой багшаас асууя. За, сэлмэн өөрөө яг хичээлийнхаа явцдаа дандаа бусдын мэдрэмжийг сонсох, бусдыг ойлгох, бусдаагаа ярилцах гэх мэт ингээ багаар ажиллах боломжуудыг маш их олгодог. Энэ хүүхдүүд одоо би ганцаараа биш юм байна. Бусад хүмүүс ч гэсэндээ ингэж мэдэрч байгаа юм байна. Тийм учраас би энэ хүүхдийг ойлгоё. Энэ хүүхд ч гэсэн надтай шиг надтай адилхан уйлдаг юм байна, гомддог юм байна гэх мэт мэдрэмжүүдийг ойлгосноор бусдыгаа дээрлэх, бусдыгаа дормжлох гэх мэт зүйлсүүд багасдаг. Баярлалаа.
Сэл хөтөлбөр нь сурагчдыг зөвхөн академик амжилтаар бус амьдралын зөв чадвараар хөгжүүлж байгааг харуулж байна. Шинжлэх ухааны хичээлийн хүрээнд хэрэгжиж буй сурагчдын судлага, туршилтын талаар мэдээллийг гүнбэлэг сэтгүүлч хүргэх болно. IB Science-ийн хичээл дээр ямар туршилт хийдэг вэ? За бид нар яг номынхаа дагуу туршлуудаа хийж байгаа. Тэгэхээр 6-аас 8 дугаар ангид болохоор аль болох одоо хор багтай ч юм уу те аюулгүй шил мэлэн гараад зүсгүй учраас арай өөр туршлууд хийж байгаа. Гэхдээ яг IB MIP дунд ангид нь болохоор 8, 9, 10 дугаар ангид болохоор аль болох микроскоптоор харж байгаа. Тэгээд яг химийн бодисууд аль болох бага орсон. Тэгээд илүү биологийн талаар нь туршлууд хийж байгаа. Тэгээд яг одоо бол манай 10 дугаар ангийнхаа asexual reproduction буюу яг одоо ирэм хүүсгүйгээр одоо ургамал яаж цаашаа задарч үрждэгвэ тэр талаар туршилт хийж байгаа. Эдгээр туршилтууд сурагчдын сургалгад хэрхэн нөлөөлж байгаа вэ? Туршилт хийх юм бол зөвхөн онлайн мэдлэг бус тэгээд онлайн мэдлэгээс гадна өөрсдөө яг би гараараа биеэрээ барьж үзээд хийж үзэх юм бол илүү ойлгож байгаа. Тэгээд яагаад ийм байдгийм бол гэж илүү одоо сониуч болоход бас илүү тусалгаа гэж би бодож байна. IB Science хичээлийн тухай мэдээлэл өгсөн Роза багштай баярлалаа. Сурагчид онол практикийг хослуулан суралцж байгаа тэдний ирээдүйн мэрэгжилтэн судлаач болох суурийг тавьж байна. Бид одоо шилдэг сургуулийн спортын мэдээг хүргэхэд бэлэн боллоо. Дугаар ангийн сурагчид волейболын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. Дараагийн мэдээгээр шилдэг сургуулийн бага ангийн сурагчид гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байна. Энэ жилийн зохион байгуулж байгаа 12 дугаар ангийн ах эгч нартай сүүлчийн тэмцээнд нь баяр хүргье. Сэтгэгдлээ хэлнэ үү? За баярлаа. Тэгээ юу ч гэсэн энэ жил одоо бид нар төгсгэн болохоор одоо волейболын тэмцээнийг дааж аваад одоо зохион байгуулж байна. Тэгээд яг үнийг хэлэхэд бол тэмцээн ч гэсэн ардуура айгүй олон ажил их зүйл шаардсан юм байна. Тэгээд бас зарлага марлага гэдээ багийн зүйлүүд бол айгүй их шаардсан юм байна. Тэрийг бол даваад туулчихад бас ийм гоё өдрөл хийж байгаа бол бид нэр их баяртай байгаа. Багт нь амжилт хүсье баярлаа. За баярлалаа. Хэдэн жил волейболоо тоглож байгаа вэ? Хамгийн анх корона гараас өмнө 4 дугаар ангийн зуны амралтаараа доороос дээрээс давуултаа авчраад тэгээд 6 дугаар ангийн өвлөөс хойш сургууль тоглож байгаа. Ярилцлага өгсөнд баярлалаа. За баярлалаа. Энэ жилийн волейболын тэмцээнээр багш нар орж байгаагаараа онцлогтой байна. Багш нарын дундаас нэг багшийг сонгон одоо асуулт асуух болно. Сайн байна уу багш? Сайн байна уу. Ер нь багш нарын баг бүрдсэн танд ямар мэдрэмж төрж байна? Их гоё байна. Энэ жилийн волейболын тэмцээн бол манай төгсөгчдийн үе ингээд зохион байгуулж байгаа одоо онцлогтой байдаг. За энэ жил болохоор 12 дугаар ангийн маань хүүхдүүд маш их одоо нэг зохион байгуулалт сайтай багш нарыг бас төлөөлөн оролцуулж байгаа багш нарт бас их хүүхдүүдэд болон багш нарт их сонирхолтой байна. Тэгээ ер нь бол хөдөлгөөнөөс хоцрохгүй гэж хүүхдүүдийнхээ хөдөлгөөнөөс хоцрохгүй бол их хичээж байгаа шүү. Ярилцлага өрсөн баярлалаа танд. Баярлалаа. Зооноосаа гарсан танд баяр хүргье. Баярлалаа. Сэтгэлдээ хэлнэ үү? Одоо гоё нь 12-ийнх бас хэцүү чанга баг үлээ. Ярилцлага өгсөнд баярлалаа танд. Баярлалаа. Та сэтгэлдээ хэлнэ үү? За манай волейболын тэмцээн бол үнэхээр сонирхолтой маш өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Яг манай баг хожигдсан л доо. Гэтэ айгүй гоё байна. Happy байна уу? Яг бусад багуудаа амжилт хүсье. За баярлалаа. Ярилцлага өгсөнд баярлалаа. За баярлалаа. Манай сургуулийн тэмцээнд шүүж өгсөнд баярлалаа. Тэмцээн хэр болж байна? За баярлалаа. Өнөөдөр ингээд шилдэг сургуулийнхаа сургуулийн аварга шалгаруул волейболын тэмцээн гэж шүүж байгаа да. Баяртай байна. Тэгээд хүүхдүүд багш нар нь оролцсон гоё тэмцээн болж байна. Одоогийн байдлаар зооны тоглолтод дууссан нуглаа эхэлж байна. Хүүхдүүд маань дэг журамтай сайхан оролцсон юм байна. Тэгээ баярлалаа. Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ирээдүйд нь амжилт хүсье. Спортын өөр нэгэн төрөл бүхий гимнастикийн дугуйлан манай сургуульд итгэлтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Хүүхдүүд өдөр бүр тогтмол бэлтгэлээснээр өөрсдөө уян хатан байдал, төсвөр төвчээр болон бие бэлтраа хөгжүүлсээр байна. Та гуравт гимнастикийн дугуйланд оролцсноор ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна? Өөртөө итгэлтэй болсон. Би нугарч сурсан бас өөрийгөө мэдэрч сурсан. Бүжиглээс сурсан. За түүнэртээ баярлалаа. Удахгүй бол улсын аваргын тэмцээнд нь та бүгдд амжилт хүсье. Спортын дугуйланд төвтэй амрагцсаар
хүүхдийн багаар ажиллах чадвар, эрүүл мэнд, төсвөр төвчээр болон сахилах бодыг хөгжүүлдэг байна. Баярлалаа. Одоо үзэгч та бүхнийг шууд мэдээний сурвалжлагч Бүртээ болон Сувтай албаж байна. Сайн байцгаана багш сурагчтай. Яг одоогоор бид шилдэг сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн дараагийн тэргүүнийг сонгох сонгуульд хүрэлцэн ирсэн байна. Одоо нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрийн сонсцгоё. Сайн байцгаана уу, намайг 11-ийн Б ангийн сурагч Удал гэдэг. Миний мөрийн хөтөлбөр бол ерөн их сонирхолтой гэж хэлж болно. Яг тэгвэл би сар болгон дор хаяж нэг ивент ч юм уу хөтөлбөр оруулсан байна. Удалчтай баярлалаа. Одоо дараагийн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг сонсцгоё. За сайн байна уу? Би болохоор 11 ангийн сурагч Лавгч байгаа. Би 2 жил студент консул ажилласан гишүүнээр одоо ингээд нэр дэвшигч байна. За тэгээ миний мөрийн хөтөлбөр болохоор сургуультай маскот буюу бэлэг тэмдэг тагтаа, манай сургуулийн лого нь болохоор тагтаа байдаг. Энийг тийм маскот болгож гаргана. За дараагийнх нь болохоор клубүүдтэй анги танхимтай болгож өгнө. За тэгээд дээрэс нь би үйл ажиллагаануудаа илүү цар хүрээгийн том, илүү олон хүүхэд хамрагдах тийм боломжтойгоор ивентүүдийг хийнэ. Мэдээллийн газар дээрээс нь сурвалжлагч Бүртээ хөрвөлээ. Сайн мэцгаана уу? Шилдэг сургуулийн Эндрийн эзэд клубын мэтгэлзээний тэмцээн эд өрнөж байна. Энэ тэмцээнд оролцож байгаа нэг оролцогчоос сэтгэгдлийн асууя. Таны хувьд мэтгэлзээний дугуулангаас хамгийн чухал чадвар юу гэж үзэж байна? Сонсож, сууж, бусдыг ойлгож, тэгээд дүгнэж, өөрийнхөө чөлөөтэй ярьж сурсан. Тэгээд энэ ач тусаараа би одоо мэтгэлзээний тэмцээнд ороо явж байна. За баярлаа. Эртний үлэг гурилын уул мөрийг танин мэдэх шинжлэх ухааны судалгаа хийх аргад суралцахад сурагчид хамрагдлаа. Шилдэг сургууль шинжлэх ухааны академи палеонтологийн хүрээлэнгийн судлаачтай хамтран Төв аймаг Эрдэнэ санд сумын нутгаас эртний үлэг гурилын уул мөрийг танин мэдэх шинжлэх ухааны судалгаа хийх аргад суралцахад сурагчид хамрагдлаа. Шилдэг сургуулийн жил бүр зохион байгуулагддаг хаврын экскурс аяллаа амжилттай өндөрлөлөө. Энэхүү аялал сурагчид идэвхтэй оролцож байгаль дэлхийтэйгээ танилцахаас гадна танхимаас гадна практик мэдлэг олж авсан хичээл байлаа. Та бүхэнд гадаад мэдээг танилцуулъя. Шилдэг сургуулийн сурагчид олон улсын нэр хүндтэй олимпиад тэмцээнүүдэд амжилттай оролцсон эх орныхоо нэрийг өндөр түргэж байна. Та бүхэн дараах мэдээлэл рүү анхаарал хандуулна уу? Our school students have participated in many Olympiads. What were their achievements? The first competition they competed in was the SEMO, and 5 students went through to the final, and they competed in Bali, Indonesia, where they won bronze and honorary merits. The other one was the German Olympiad, and they won silver. High Lingua, which is the English competition, and they also won, 2 of them won silver medals. And then we did the STEM competition, and 2 Moraljan and Batbilek won silver medals as well. Okay. What was the main reason for them to enter in Olympiads? I wanted to expose them to international level of questioning. Not just regional in Mongolia. I wanted them to see that there are many other competitions and levels of achievements outside of the country. So our main level was to expose them to international competitions. Okay, thank you for interviewing with me. It's my pleasure. Thank you so much. 你好，你好，你是几年级的学生？我是9年级的学生。你从几年级转来Шилдэг学校的？我是从6年级转来Шилдэг学校的。你的 HSK 水平是？我的 HSK 水平是HSK 4。你什么时候考HSK 的？我是去年考 HSK 4的，然后想今年5月份的时候考 HSK 5。你怎么学习汉语的？我觉得汉语最快学习的方法就是背课文，然后就学习。谢谢。谢谢。
2026 оны төгсөгчд болох Тэнгис Цолмоо инх саруулнаар дэлхийн нэр хүндтэй дээд сургуулиудаас элсэн суралцах урилга аваад байгаа байлээ. Юуны өмнө ийм өндөр амжилт гаргасан та бүхэндээ баяр хүргэе. Дэлхийн топ сургуулиудад суралцах болсон сэтгэл тань ямар байна вэ? За мэдээж хэрэг маш их баярлж байна. Тэгээд хамгийн түрүүнд хэлмээр байгаа юм маань бол сургуулийнхаа багш ажилчид болон хамгийн түрүүнд каунслертай баярлалаа гэж хэлмээр байна. Та байгааг бол энэ амжилт бол байхааргүйсэн. Тэгээд Шилдэг ерөнхий боловсролын сургуулиас Шилдэг их сургууль руу таны замыг хөтлөнө. Миний хувьд болохоор ингээд ерөөсөө би сургууль гэж явдгүй байсан. Тэгээд багш нар болон консулерийн ачаар бол намайг чиглүүлж өгөөд хаашаа явахыг зааж өгөөд надад дэмжлэг маш ихээр үзүүлсэнд талархлаа. Тэгээд одоо цаашаа энэ сургуулийг сонгох хүүхдүүд бас мөн амжилтыг хүсье. За миний хувьд болохоор хамгийн түрүүнд Шилдэг сургуулийн багш болон консултай хамгийн ихээр баярлалаа. Мөн үргэлж хардаас минь дэмжижсэн гэр бүлийнхэндээ маш их хайртай шүү. Баярлалаа. Тэгээд хичээл зүтгэлийнхаа үр дүнд сайн сургууль авчихсан үнэхээр их баяртай байна. Энэхүү их сургуулиудад суралцах боломжийг олгосон амжилттай тань нууц юу вэ? Миний хувьд бол мэдээж хэрэг маш олон амжилтууд гаргасан гэж бодож байгаа. Тэгээд өөрийнхөө хувьд бол амжилт гаргасан ч гэсэн тэрний яг ингээд чиглүүлэх хүн нь бол манай каунслер байсан. Тэгээд мэдээж Шилдэг ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нар маань байгааг бол би хичнээн ингээд хичээл сургалттай байлаа ч гэсэн энэ амжилтанд хүрэхгүй байсан. Тийм болохоор багш нарыгаа л гэж хэлээ да. Миний хувьд болохоор би өөрөө ингээд хичнээн шалгалт шүүлгээ өгөөд сайн оноо авсан ч гэсэн бол чиглүүлж өгөх миний төлөө гүөх багш нар байгааг бол би энд зогсож явахгүй байсан. Тиймээс одоо ингээд намайг чиглүүлж гисэн консулер багш нар сургуультай маш ихээр талархъя. Тэгээд миний цаашдын амжилтыг бодсон гэр бүл багш нартаа маш их баярлалаа. Миний топ сургуульд тэнцсэн хамгийн том шалтгаан бол миний шалгалтын онооноос гадна намайг чиглүүлж араас нь дэмжижсэн консулер болон гэр бүлийн минь ач туссан ба. Тийм болохоор тэдэндээ маш их баярлалаа. Юу та нарыг ингэж хичээхэд нөлөөсөн бэ? За миний хувьд болохоор мэдээж манай ээж байсан гэж боддог. Би ээжигээ бахархуулахын тулд ээжигээ одоо ингээд надаар бахархаасаа гэж хүссний хувьд ер нь бол ийм амжилтанд хүрсэн. Тэгээд ээжтэй баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд болохоор би өөрөө бол багасаа гадаад явахыг хүсдэг байсан. Тэгээд манай гэр бүл бол надад санхүү болон сэтгэлийн маш их дэмжлэг надад үзүүлсэн. Иймд би бол ингээд гэр бүлийнхнийгаа хамгийн ихээр надад нөлөөлж чадсан хүмүүс гэж боддог. Иймд гэр бүлийнхэнтэй ахин баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд болохоор би 8 дугаар анги хүртэл ер нь гадагшаа явна гэсэн тийм бодол байгаагүй. Гэхдээ намайг 9 дугаар ангид байхад манай ах гадагшаа яваад тэгээд би ахыгаа хараад ер нь Америк мотивашн авч ирсэн. Тэгээд түүнээс хойш тасралтгүй хичээж тэгснийхээ ачаар амжилтанд хүрч чадлаа. Эсэлтийн шалгалтанд бэлдэж байгаа дүү болон доод үеийнхэндээ хандаж хэлэх зөвлөгөө байвал хуваалцаач. За би ер нь бол ганцхан юм хэлмээр байна. Тэрний үе ихээр хичээл хийхээс гадна өөртөө цаг гаргадаг байгаарай, сэтгэл зүйтэй анхаардаг байгаарай. Тэгээд ахлах сургуулийн жилүүд чинь цөөхөн бас маш хурдан дуусдаг учраас тэр үедээ юунаас бити ичиж санаа зовоорой, хинээч бити ичиж санаа зовоорой, өөртөө ихтэй тэгээд зоригтой байгаарай гэж хэлмээр байна. Миний хувьд болохоор дан ганц эсэлтийн шалгалтанд бүх зүйлээ найдах биш. Өөр олон боломжийг ингээд сайн судлаасаа гэж хүсэж байна. Энэ боломжуудыг судалснаар өөр шалгалтууд SAT IELTS-аар бол маш амархан эсэлтийн шалгалт руугаа дүүцүүлж болно. Тиймээс ингээд дүүнэртээ сайн судалгаа хийгээрэй гэж зөвлөмөр байна. За миний өгөх зөвлөгөө бол ер нь шалгалтын оноос гадна дэлхийн бүх сургууль ингээд топ сургуулиуд тэнцэж байгаа хүүхдүүд шалгалтын маш өндөр оноотой байдаг болохоор түүнээс гадна тэдний дундаас ялгарх та нарын эсээ тэгээ хичээлс гадуур хүл ажиллагаач маш чухал шүү. Тийм болохоор 9-10 дугаар ангиас эхлэн өөр дээрээ сайн ажиллаарай гэж зөвлөмөр. Ярилцлага өгсөнд баярлалаа. Дараагийн ажил төс болон сургалтанд нь амжилт хүсье. За баярлалаа. Сурагчдын энэхүү амжилтанд тэдний хичээл зүтгэл, багш нарын чанартай бэлтгэл олон улсын түвшний боловсролын орчныг илтгэж байна. Сайн байцгаан эрхэм үзэгчдээ Шилдэг сургуулийн музикнээс эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний Шилдэг сургуулийн тайлбар өдрөлгөөр аялуулцгаая. Сайн яванд чамаа ингэдэг. Намайг Батөргийн Алангоо гэдэг. Хэдэн настай? Би 11 настай. Сайн ямар мужик бүжиглсэн? Яг одоо болохоор би яг жимнастикийн бүжгээ бүжиглэж байгаа. Манай ангийн үзүүлбэр болохоор дууд урсан. Зүүн зүүнний ерөөл төр укулеле тоглож дууд урсан. Тайлбар өдрөлг ямар байна? Маш гоё санагдаж байна. Би өөрөө парктай дуртай болохоор паркт хийж байгаа маш гоё юм. Ярилцлага өгсөнд баярлалаа. Бүжигдэн амжилт хүсье. За баярлалаа. Сайн байна уу?
Сайн уу? Танай ангийн үзүүлбэр маш үзүүштэй байлаа. Тайзан дээр гарахын өмнө сэтгэлээ болцсон уу? Тайзан дээр гарахын өмнө одоо ингээд сандраад ч юм уу догтлоо. Нэг бол ингээд өөртөө ихтэй мэдрэмж санагдаад амар холимог байсан. Танай анги энэхүү үзүүлбэрээр юу илэрхийлэх зорьсон бэ? Одоо ингээд эрх чөлөө тэгээд одоо үеийн ийм нэг хипхоп бүжиг ер нь бол тийм. Баярлаа. Шилдэг сургуулийн элдэх хурлаг мэтгэлзээний клубын бэлтгэсэн мэдээ энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.